Ховд аймгийн 13 угсаатан дотроос хамгийн их хувийг загчин эзэлдэг. Алтаа, Уянчид, Зэрэг, Мөст, Манхан гэсэн 5 сумын иргэд загчин угсаатанд багтана. Загчингуудын уг зорилж нь зүүн гарын хаант улсын хил хязгаарыг сахиж байсан ба дээл хувцас нь энэхүү утгыг илэрхийлдэг гэж судлаачид тайлбарладаг юм. Мартагдах шахсан өв соёлыг сэргээх уламжлалыг нь хадгалан өвлүүлэх зорилгоор угсаатны дээл хувцасаа урлах ажилд эмэгтэйчүүд санаачлаг гаргаж байна. Тодорхойлбол Тус аймгийн Зэрэг сумын эмэгтэйчүүдийн холбооноос загчин хувцасаа урлын уралдааныг санаачлан зохион байгууллаа. Угсаатны үнэтгэл болох нь хувцас маань бол жилээс жилд бол бид бүхнээс нэлээд холдож байна. Өмсч идэлхгүй нэлээд хоцрогдож байна. Энийг бол бид бүхэн загчин эмэгтэйчүүд бид бүхэн энэ хуцаа эдэлж өмсөж урлахгүй юм бол өөр хүн урлахгүй. Тэгээ энийг бол ер нь хойч үедээ өвлөлөө үлдээх зорилгоор энэ хуцыг бол урлыг гэсэн тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Бид бүхэн бас 5 багийнхаа хөдөлмөрчтэй иргэдийнхаа дунд бол дивжээ тэмцээнийг өв соёлоо бахархыг гэсэн дивжээ тэмцээнийг бол амжилттай зохион байгуулж бас явуулсан. Тэгээд цаашдаа бол өв соёлоо хамгаалахын нөөцөд манай зөвлөлийн эмэгтэйчүүд бол өшөө олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дээл хувцас нь хүний ахуйн болон гоо сайхны хэрэгцээг хангадаг. Нөгөө талаараа тухайн угсаатны соёлын өв уламжлалыг харуулсан байдаг. Тиймээс хамгийн гол нь баримттай судалгаан дээр үндэслэн урлах нь чухал гэдгийг хэлж байна. Ягаад гэвэл бид нар гадны нөлөөтэй нэлээд удаан хугацаанд соёлынхоо нэг жинхэнэ өв талаас нь уламжлал хэрэглэх талаас нь нэлээд орхигдсон зүйлүүд байгаа. Энэ бүгдийг сэргээхийн тулд бол хамгийн анхаарах зүйл бол ерөнхийдөө судалгаан дээр маш сайн тодруулах хэрэгтэй. Музейд байгаа музей үзмэрт байгаа соёлын өвүүд тэгээд тэр түүхэн судалгаанд үлдсэн соёлын өвүүд тийм үү? За энэ өвдөн дээр тулгуурласан маш сайн зөв гараа хийхгүй бол мордохын хязгаа болох үнэлтэй. Нэг сэргээх гэдэг буруу замаар сэргээгээд эхлэх юм бол энэ үндсэн бидний очих гээд байгаа зорилгот очиж тусахгүй юм зүйл болно. За тийм учраас бол би энд ийм соёлын өвийг сэргээх үйл ажиллагаанд оролцож байгаа бүхий л хүмүүст судлаачид, хувь хүмүүс, тийм үү, байгууллагууд, энийг хариуцж байгаа хүмүүс бүгдэнд нь анхааруулж ганц хэлэх зүйл бол ерөөсөө баримттай судалгаатай зүйлийг сайн хийгээрэй. За тэгвэл бидний ажил үр дүнтэй болно шүү гэж хэлмээр байна. Зэрэг сумын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан загчин хувцасаа урлын уралдаанд тус сумын 20 гаруй үйлчин бүсгүүчүүд оролцож эрэгтэй эмэгтэй дээл нэхий дээлийг гутал малгайтай нь урлсан байна. Алдаа оноо байсан ч угсаатны дээл хувцасаа урлаж сурах, ёс уламжлалыг нь судлах улмаар өв соёлоо сэргээх нэг чухал ажил болсныг зохион байгуулагчид хэлж байна.